Сайн мэцхан үзэгчдээ элб сурцгай суух тавтай морил энэ хүү суугаар та бүхэн маань хүзрийн болон өөр 9 шидийн зүйлсийг ашигласан элбүүдийн нууцыг мэдээ зогсохгүй. Эдгээрийг та нар яаж хэрхэн хийж болохыг би маш дэлгэрэнгүй заадаг байгаа. Ингээд хэрэв та нарын энэ суугийн бичлэгийг анх удаа үзэж байгаа бол суугаар маань зочлоод бичлэгүүдийг үзээд таалагдчихвэл subscribe дарж манай суугийн гишүүн болоорой гэж та нараа суугтаа урьж байна. За өнөөдөр нэг сонирхолтой хүзрийн техник сурна. Энэ хүзрийн техникийн нэр бол хүзрийн дуурга үүсгэх. За англиар бол үүнийг fan cards гэж нэрлэдэг. За монголоор хүмүүс янз бүрээр нэрлээд байдаг. Жишээлбэл одоо сэвүүр хийх, хүзрөөр сэвүүр хийх гэж нэрлэдэг гэсэн. За тэр бол гоё сонсогдож байгаа. Яагаад гэвэл сэвүүр хийж байгаа. Гэхдээ хүзрөөр сэвүүр хийх гэхэлэр нэг тийм хүзрийг одоо хайчилж нааж маж байгаа сэвүүр хийж байгаа нэг тийм урлан бүтээх үйл ажиллагааны утга агуулгатай учраас би тэр орчуулгыг дарахаар шийдэв. За мөн YouTube сувг дээр нэг комментор нэг залуу хүзрөө дэрвил гэж байгаагаа заагаач гэж хүссэн байсан. За мэдээч энэ бол дэрвилгэх гэж бас хэлж болно. Гой сонсогч. Гэхдээ миний хувьд бол яг хүзрийн дуурга үүсгэх гэдэг орчуулга нь хамгийн зөв санагдаж байгаа. Яагаад гэвэл нэгдүгээрт гэвэл бүтээх гэдэг үг бол өөрөө оргуу хосноос ямар нэгэн зүйлийг бүтээхийг хэлдэг. Үүсгэх гэдэг бол ямар нэгэн аль хэдийн байгаа зүйлийг өөр одоо хөлбөрт оруулж өөр байгаа зүйлээс өөр нэг зүйлийг үүсгэж байгаа. За тэнгуут хүзрөөр бид нар дуурга хэлбэртэй юм дүрс үүсгэж байгаа учраас энийг хүзрийн дуурга үүсгэх гэж орчуулах нь арай гоё юм шиг надад санагдсан. Явчаас хүзрийн дуургыг хийх арга тавтай морил. За энэ бичлэгийн төгсгөл би та нартай нэгэн бонус хүзрийн техник заана. Тийм учраас бичлэгээ дуустал нь үзээрэй. За хүзрийн дуурга үүсгэх. Энэ техникийг хийхэд 95% гарын ур чадвар, 5% хүзрийн чанар хэрэгтэй. 95% гарын ур чадвар, 5% хүзрийн чанар. Яагаад гэвэл жишээлбэл бид нар нэг ийм хүзрүү зараад идэв шүү дээ. Монголд ийм. За энэ бол одоо бид нар хулдаасан гэж уулын нэрлэдэг байдаг. Яг ярих юм бол энэ бол хулдаас үзүр биш. Энэ бол их тийм пластик power хүзэр байгаа. За энэгээр мэдээж өөр гоё элбийн техникүүдийг хийж болно. Гэхдээ энэгээр бол хүзрийн дуурга үүсгэх гэхлээр болохгүй ингээд наалдаад хоорондоо ингээд наалдсан юм шиг нэг багц байдаг учраас энэ бол яг хүзрийн дуурга үүсэх. Эсвэл ерөнхийдөө зүгээр cardistry буюу хүзрийн урлагийн одоо зүйлсүүдийг хийхэд тийм ч одоо тохиромжтой биш. Гэхдээ мэдээж яг гарын ур чадвар ашиглаад хийж болно. За иймэрхүү хүзрүүд бол хүзрийн дуурга үүсгэхэд бол хэцүү байгаа. За иймэрхүү хүзрүүд бол болно. За энийг бол би одоо CU-гээс авсан. Эдгээр бол одоо цаасан хүзэр, хулдаасан биш ч гэсэндээ гарын ур чадвараараа бид нар энийг одоо хийж болоод байгаа. Яг төгс хийж болохгүй ч гэсэндээ төгс хийдэг болтлоо одоо давтаж хийж сурна гэсэн. За тэгээд хүзэр чинь нэлээд хуучин байсан ч гэсэн болно. Жишээл энэ хүзэр бол одоо нэлээд хуучин. Би нэг одоо гэрт ингээд жоо хэртцсэн, тоосон дарагдсан байхад нэг олсон. Тэгээд олцоод анх хүзрийн дуурга хийх гэхээр болохгүйсэн. Тэгээд болохгүй байсан ч гэсэндээ би энийг ашиглаад одоо ингэж олон дахиудаа ингэж холиод тэгээд янз бүрийн элбэлбэнд ашиглаад ирсэн чинь энэ хүзэр маань нэгдүгээр би хүзрэндөө дассан. Одоо бөмбөгөнд дасна гэж яддаг шүү дээ. Хүнд хийтэй хийгүү хүзрэнд дасаад ингээд тоглолтог болчихдог шиг хүзрэндөө би дасж байгаа. За хоёрдугаарт гэвэл ингээд дахин ингээд холиод тахлаар за би энэ холилтыг бас хэрхэн хийхийг заасан. Сурмаараа бол энэ бичлэгийг үзээрэй. Дахин ингэж холиод тахлаар хүзэр маань ингээд хэрнээсээ харьлаа одоо цэвэршээд гэж хаашаа. Тэгээд жоохон ил бихэд тохиромжтой өөрөө болцдог байгаа шүү. Тийм учраас хичнээн хойч үзрээсэн ч гэсэн боломжтой. За бүр жигхэн хулдаасан гэж яриад байдаг хүзэр бол одоо жишээлбэл Америкийн bicycle хүзэр байна те. Тэд нар бол жигхэн cardstock гэдэг материалаар хийгдсэн бүр жигхэн хулдаас хүзрүүд байгаа. Тийм хүзрүүдийг бол монголчууд бид нар олоход хэцүү. Гэхдээ Монголд ил бичид бид нар
хичнээн бид нар тэр гадаад орнууд шиг тийм чанартай хүзэр байхгүй, элбийн дэлгүүрүүд олигтой байхгүй ч гэсэн те бид нар байгаа зүйлээ ашиглаад те анааштай хүзрүүч гэсэн ашиглаад бид нар амар зүйлүүдийг сурдаг, хийдэг. Тийм одоо цөөхөн элбчтэй арт түмэд те тэд хүмүүс хэцүү байсан ч гэсэн ийм хэцүү нөхцөл бид нар одоо дэсвэр хатуужил сурч те одоо гарын ур чадварыг жинхэнэ муу хүзрүүч гэсэн хийж чадж байна гэдэг бол бид нар дараа нь ингээд сайн зүйлтэй болохоор дэлхийн элбчтэй жинхэнэ өрсөлдөж чадна. За юу ч ярьчих. За ямар ч гэсэн гол техник рүү оръё. За хүзрийн доорх үүсгэх. За энэ бол хоёр хэсгээс бүрдэнэ. Үүсгэх, бураах. За үүсгэхээс эхлээд сурыг. Хүзрийн баруун гартаа эхлээд ингээ барьчихна. Эрхийн уруу энд, долоон уруу ядам уруу хоёрынд. За хэрвээ баруунаараа бичдэг бол баруун гартаа барина шүү. Зүүнээрээ бичдэг бол зүүнээрээ барина. За ингэж орчоод эндээсээ баруун гар руугаа хүзрөө шилжүүлнэ. Шилжүүлэхдээ яах вэ гэхээр хүзрийнхөө энэ доод буланг дунд хуруун дээрээ барилаад эрхэн уруугаа энэ хүзрийн доотлын хэсгийн гол хэсэгт нь байрлуул. Ингээд байрлуулж байна. Тэгээд байрлуулад одоо энэ эрхэн урууны энэ хэсэг нь шүү дээ. Эндээ ингээд тултал нь барьчихна. Тултал нь барих тусмаа гой том дуугар үүснэ. Зүгээр тал ингээд барьчих юм бол одоо тал дуугаргал үүснэ гэсэн үг. Ойлгомжтой үү те? За хүзрөө барьлаа. Рундаа дунд хурундаа эрхийн уруугаа голт барьлаа. Одоо ингээд барьсан бол яах вэ гэхээр энэ хоёр уруугаас суллаад эрхийн уруугаараа дуугарга үүсгэж байгаа. Эрхийн уруугаараа яах вэ гэхээр эрхийн уруугаараа гоё ингээд диагоналтаж бариад тэгээд багаар салгаад дуугарга үүсгэж байгаа. За хурдан их юм бол өөрөө жоохон цэвэрхэн дуугарга үүсгэж боломжтой байна. За одоо ингээд та нар шууд хийх гэхэлэр хэцүү болохгүй байгааз ойлгож байна. Ямар ч асуудалгүй. Угаасаа энэ чинь 95% гарын ур чадвар. Та нар нэг дор хийж 10 минут суугаад бэлтгэхэд бол энийг сурах боломж чинь ихснэ. За ингээд барьсан байгаа шүү дээ тий. Ингээд барьсан үедээ эрхийн уруугаа бид нэр доод болтондоо тавихтаа за голд нь тавил иймэрхүү дугаар үүсэж байна заяа. Эрхийн уруугаа голд нь одоо энэ гол хэсэгт нь тавил. За эрхийн уруугаа энэ болонд нь тавил бас нэг өөр арай нэг жоох өөр үзэмжтэй дугаар үүснэ. Иймэрхүү. Энэ одоо голын хэсэг нь арай жоохон байгааз. За эрхийн уруугаа энэ төгсгөлт нь бүр энэ болонд нь ингэж тавих юм бол яах вэ гэхээр бүр ийм дугаар үүсэж байгаа. Голын дууган томорж байгааз. Тэгэхээр эрхийн уруу яаж байрлахаас шалтгаалаад янз бүрийн дуурга үүсэх ба. За ямар ч гэсэн та нар ингээд энэ дуургыг ингээд үүсгэжлээ гэж бодъё заяа. За үүсгэжлэхэд одоо яаж хураах вэ гэхээр артлаасаа ингэж харагдаж байгаа. Эрх 7 уруугаа босоогоор нь ингэж бариад тэгээд босоогоор нь тавиад бусад доотлын 3 уруугаа суллахаар яах вэ гэхээр үзэр чи ингээд сул болчихж байгаа шүү дээ. Сул болцсон үзэр ингээд өөрөө хураагддаг байгаа. Тэгэхээр нэг бол ингээд өөрөөр нь ингээд одоо бид нар жоохон хүчээр ингээд ингэхэд өөрөө хураагдана. За хоёрдугаарт энийг илүү амархан болгохаар бол юу вэ гэхээр 7 уруугаа босоогоор нь тавьчаад ингээд ингэсэн байгаа. 7 уруугаа босоогоор нь тавьчаад дунд хуруугаараа энэ хүзрийн энд болон биш дээ. Энийг жоохон түлхэж ингэж татаж өгөөд татах юм бол хураагдаад тэгээ энд ирээд тулчиж байгаа шүү дээ. Энд ирээд тулцснаа үлдсэн нь бол зүгээр л одоо ертөнцийн хүндийн хүчийг ашиглаад унгааж байгаа ийм үзэгдэл байна. Үүсгэлээ ингээд хураачиж байгаа. За энэ бол дамаа энэ хураах хэсэг бол яалтчгүй одоо бэлтгэлийн үр дүнд л одоо үүсэх боломжтой юм зүйл байна. Яалтчгүй одоо бэлтгэл шаарддаг гэх юм уу. Тэгээд олон удаа хийгээд сураад ирэх юм бол зүгээр шууд өөрөө ч баг илб шиг болчихж байгаа гэсэн үг. За энийг бол одоо цэвэр юм бэлтгэлийн үр ачаар сурна. Тэгээ хичнээн муу үзэртэй хичнээн анааштай үзэр барьж ирсэн ч гэсэн те 95% чадвар учраас та нар үнэхээр сайн бэлтгэл хийж сурах юм бол энийг хийж чаднаа. За энэ бол хүзрийн дуурга үүсгэх техник байлаа. За одоо та нар бичлэгийн төгсгөл заана гэсэн нөгөө бонус техникээ заая. За тэр техник бол их энгийн. Хүзрээ ингэж бариад ингийн бол хүзэр нөгөө тишгээ бүхэлдээ ундаг. Ингээ хураачиж байгаа. Юу вэ гэхээр элбийн ихэнд одоо ингээд бүх хүзэр өөр байгаа гэдэг хүмүүст үзэгчтэй харуулах нэг чухал байдаг. Тэнгүүд арай нэг үзэмжтэй гоё аргаар ингэж бариад бүгд өөр байгааз ингээд хураачиж байгаа. За энийг хийхдээ яхаа гэхээр хүзрээ гоё гიშгэн тараалаа. Нэг өнцгөөс нь дээшлүүлээд сул тавихад хүзрээ өөрөө автоматар явлаа. Нөгөө гар энэ чинь айл хийсэн байгаа.
зааж нөгөөгаар энэ айл хийсэн юм байгааз гаран дээрээ унгаалаа. Тэгээ ингээ хураахад илүү амар. За энийг бүр гоёор хийж болох арга юу вэ гэхээр гэсэн байгаа штэ. Энийг ингээд төзрөө залж хөдөрдөж болж байгаа за айгүй гоё. Тэнгүүтээ бүр ингээд тал хэсэг туваачж бол. Тэгээд тал хэсэг тууснаа энийгээ өргөөд буцаагаад хэмт нь бүгдэн доош нь харууллаа. Хураалаа. За дахиад үзүүлье. Дэлгэлээ. Дэс нь өргөлөө. Явууллаа. Голоор нь хуваалаа. Өгөөдөл нийлээ. Тэр нь бол гоё үзэмжтэй харагддаг л юм техник байна. За энийг хийхдээ ийм гитрхийг гүлхөр одоо ийм ширээ давцсан дээр хийвэл болохгүй хөдөржин гулсаад байх болно. Харин жоохон ийм зуурангтай одоо жишээлбэл би энийг даун дээр хийж, даун дээр хийхэд бол гоё болно. Тэр учраас бас гадаргуу маш чухал шүү. За ингээд энэ бол ерөөхдөө бонус техник байна лээ. Өнөөдөр хэдүүлээ хүсрийн дуурах үүсгэхийн хоёр хэсэг буюу үүсгэх, хураах, за тэгээд өөр нэг хүсрийн техник сурсан байгаа. За өнөөдрийн бичлэг ингээд өндөрлөж байна. За энэ мэдчлэн сонирхолтой зүйлсүүдийг та нар элб сурцгай суугаар зочилж үзээрэй. Тэгээд та нар энэ бичлэг таалагдсан уу? Цаашдаа дараагийн бичлэгээр ямар элб сурмаар байна те? Тэрийг комент хэсэгт бичиж үлдээгээрэй. Тэгээд таалагдсан бол лайка дараарай, subscribe давхаа бити мартаарай. Ингээд дараагийн бичлэгээр уулзтлаа. Түр баяртай.